Энэ аргаар хэн ч гэсэн мөнгө олох боломжтой. Энэ аргаар мөнгө олохын тулд та бүхэнд ердөөсөө Gemini Google-ийн гаргасан Gemini хэмээн дуугийнхан байхтад болно. За тэгэхээр би Gemini-ийн тусламжтайгаар миний Binance аккаунтнаас крипто арилжаа хийгээд надад мөнгө олж өгдөг крипто арилжааны ботыг хийсэн байгаа. За өнөөдөр хэдүүлээ энэ бот яг Binance-ийн жинхэнэ арилжаан дээр жинхэнэ мөнгөөр арилжаа хийгээд надад тэр хэмжээний мөнгө орж ирэхийг бодитоор харцгаая. Энэ YouTube сувгаар Монгол улсаас мөнгө олох арга замуудын талаар бичлэг контентууд байг тавигддаг. Тэгэхээр та бүхэн интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. Би нэг жилийн хугацаанд миний өмнөөс миний Binance аккаунтнаас арилжаа хийдэг крипто арилжааны ботыг хөгжүүлсэн. Одоо ерөнхийдөө бол нэг жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна. За одоо та нарын энэ харж байгаа зүйл бол миний Binance аккаунт. Миний Binance аккаунтын дотор одоогийн байдлаар 3162 Америк доллар байна. Яг одоо хиймэл оюухан миний Binance аккаунтнаас крипто арилжаа хийж байгааг та минчнээс харж байна. За би одоо танд гоё юм харуулъя. Хиймэл оюухан одоогийн байдлаар 7 унтаа арилжаа хийсэн байна. 2 арилжаагаа бол амжилттай хаасан байна. Хамгийн ихний арилжаагаа болохоор тэр зууны 50%-тай. Үгүй 8 удаа арилжаанд орсон юм. 8 удаа. 3 арилжаагаа бол амжилттай хаасан. Хамгийн ихний арилжаагаа болохоор тэр зууны 5% ашигтайгаар хаасан байна. 2 дахь арилжаагаа болохоор тэр зууны 71% ашигтайгаар хаасан байна. 3 дахь арилжаагаа болохоор тэр зууны 50% ашигтайгаар хаасан байна. За ингээд энэ 3 арилжаан дээр нийт миний одоогийн байдлаар олсон ашиг бол 361 Америк доллар. Ердөөсөө энэ хиймэл оюухан арилжааж эхлээд нэг цагч болоогүй байгаа. Тэгэхээр нэг цагийн дотор одоогийн байдлаар бол 361 Америк доллар ашиг олцсон. Явж байна. За одоо бид хоёрт энэ хиймэл оюухан яаж арилжаа гэдгийг тэрийг нь хинч ойлгохоор маш энгийн үгээр тайлбарлахыг оролдъё. За энэ хиймэл оюухан ерөнхийдөө бол арилжааны фильтрүүд дээр үндэслээд арилжааны боломжуудыг хайна. Ерөнхийдөө нэг доор Binance дээр байгаа 100 ширхэг coin дээр судалгаа хийнэ гэсэн үг. За тэгээд энэ 100 coin-ы аль нэгэн дээр нь арилжааных нь фильтрээд арилжааны боломж гарсан гэсэн тохио авах юм бол тэр coin дээрээ forward testing, back testing хийгээд 99% итгэлтэй болсон цагтаа арилжаанд орно. За тэгээ одоогийн байдлаар ерөнхийдөө бол 8 ширхэг арилжаа хийгээд 3 арилжаагаа бол амжилттай хаацсан явж байна. Одоогийн байдлаар 5 арилжаа нь бол хаагдаагүй байна. За энэ 5 арилжаанаас 2 арилжаа нь одоогийн байдлаар хасахтай явж байна. 3 арилжаа нь болохоор нэмэгтэй явж байна. Одоо бид өөрөнд нэг маш чухал юм тайлбарлана. Анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр энэ бот ямар тохиолдолд тодтолж авдгийг одоо тайлбарлая. Ямар тохиолдолд Binance дээр USDT-гээр coin худалдаж авдгийг бэ гэхээр ерөнхийдөө coin-ууд огцом унах үед худалдаж авдаг. Одоо та энэ чинь харж байна. Энэ хөхөнгийн сум бол энэ хиймэл оюухан хэзээ худалдаж авсан бэлтгэж байгаа. За AVNT гэдэг энэ coin болохоор ингэж огцом унаад унгууд нь тэр зууны 35% ойролцоогоор тэр зууны 35 Америк доллар үнэтэй багт нь худалдаж авсан байна. За тэгээд AVNT харамсалтай цаашаа дахиж унаад жоох өсөөд бүр огцом унаад жоох өсөөд одоо ерөнхийдөө өсөх хандлагатай явж байна. Тэгэхээр энэ ботны худалдаж авсан бүх coin-ууд нь ихний байдлаар ундаг байхгүй. Ерөнхийдөө энэ бот ганц зорилго нь coin-ыг хамгийн уналттай байх үед нь бүр ёроолтер байх үед нь худалдаж аваад өсөх үед нь зарах байхгүй. За тэгэхээр миний хэрэгжилж байгаа стратеги бол одоо scalping арилжааны стратеги. Scalping гэдэг нь бага хэмжээгээр олон удаа ашиг хийдэг стратеги хэлж байгаа. Ерөнхийдөө бол take profit ашиг авах threshold нь болохоор 1.5%-тай худалдаж авсан coin худалдаж авсан үнээсээ 1.5%-аар өсөх юм бол шууд зарна. Тэр нь болохоор 30 минутын дотор 30 минутаас цаашаага худалдаж авсан coin авсан үнээс дээшээгээр гарах юм бол шууд зарна. За ийм дүрмтэй. За тэгээд хэзээ stop loss нь
хэзээ ирэхэд стоп лосс одоо эслээс хамгаалж яаж зардыг бэ гэхээр ирэхэд бол худалдаж авсан үнээсээ ямар нэг coin 4% унахал юм бол цаашаа унж магадгүй гэж шууд зарна. За ийм зарчмаар ажиллана. Харж байна уу guys? Харж байна уу? Дөнгөж сая 2 coin ашигтайгаар 2 ярилцааг бол ашигтайгаар дуусгачлаа. Дөнгөж сая IMX гэдэг coin-ыг тэр зүүнээ 55% ашигтайгаар дуусгасан байна. За тэгээд бас Strike гэдэг coin-ыг тэр зүүнээ 50% ашигтайгаар дуусгасан байна. Одоо хэдүүлээ миний Binance аккаунт руу оръё. 361 Америк долларын ашиг нь одоо яаж өөрчлөгдөхийг харъя. Харж байна. 6 Америк долларын ашиг болчихлоо. Guys, 6 Америк доллар. Гайхалтай. Одоо энэ хэмлүүийнхаа миний өмнөөс арилж байна. Миний хувьд бол зүгээр кино үзэл, компьютер тоглол. Хаяа энэ хэмлүүийнх нь ажлын үр дүнгийн нэг жоохон шалгачаал те. Өөр юу ч хийхгүй. За, энэ бол спот арилжаа. Ерөнхийдөө бол ямар нэг coin-ыг хямдхан худалдаж яваад үнэн өсгөхөөр зардаг. Энэ арилжааны төрлийг чинь болохоор спот гэж хэлдэг. Спот арилжааны ботноос гадна би arbitrage арилжааны бот бас хийсэн байгаа. Arbitrage арилжааны бот гэдэг нь ямар нэг хоёр exchange-ийн хооронд coin-ы ханшийн зөрүүн дээрээс ашиг олдог ботыг болохоор arbitrage арилжааны бот гэж хэлдэг. За одоогийн байдлаар миний хийсэн arbitrage арилжааны бот бол ажиллагаанд орцсон. Ээж бас над мөнгө болоод байж байна. Значит, одоо чинь 89889 versus 89542. Энийг юу хэлээд байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө бол энэ Cryptos.com гэдэг вебсайтын үндсэн coin бол CRO гэдэг coin дээр arbitrage хийж байгаа. CRO гэдэг энэ coin хоёр exchange-ийн хооронд ямар зөрүүтэй байна? Энийг нь болохоор одоо ингээд хянаад байж байна. Хэрвээ CRO гэдэг энэ coin-ийн үн ханш хоёр exchange-ийн хооронд том зөрүү гаргах юм бол энэ arbitrage bot short зээл авна. Миний мөнгөөр арилж ярихгүй хамгийн гоё нь юунаас зээл авд юм бэ гэхээр крипто фирмүүдээс шууд 100,000 Америк долларын зээл ав. За тэгээд зээл авангуудаа arbitrage-с гарсан ашигын ерөн хувийг нөгөө зээл авсан газартаа шимтгэл болгож өгнө. Arbitrage арилжааны ашигын 10%-ийг ашиг болгож авна. Ийм дүрмтэй. Энийг болохоор flash loan arbitrage гэж хэлдэг юм билээ. Flash loan arbitrage хурдан зээлийн arbitrage гэсэн үг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол энэ зээлдүүлэгч газрууд нь бол дандаа нөгөө крипто фирмүүд. За ингээд ерөнхийдөө бол хоёр талд би автоматчлагдсан крипто арилжааны бот хийгээд хоёр талд нэг нь arbitrage арилжаан дээр нөгөөх нь spot арилжаан дээр ингээд зэрэг ашиг болоод байж байна. 2 цагийн дараа эргээд ирж байна. Одоогийн байдлаар энэ бот 3 цаг орчим миний Binance аккаунтн дээр арилжаа хийсэн байна. За 3 цагийн дотор гарсан цэвэр ашигын хэмжээ нь болохоор 1253 Америк доллар. Ерөнхийдөө бол Binance-ийн гүйлгээний шимтгэлээ аваад 1253 Америк долларын ашиг олсон байна гэсэн үг. За одоо миний Binance руу ороод үзье. Today's PNL нь болохоор 1391 Америк доллар харагдаж байна. За энэ бичлэгийг эхэлж байхад ерөнхийдөө бол 1360 Америк доллартай байсан бол одоогийн байдлаар ерөнхийдөө бол энэ бичлэгийг эхэлж байхад 3160 Америк доллартай байсан бол одоогийн байдлаар 3177 орчим болцсон явж байна. За одоо хэдүүлээ хэдэн арилжаанд орсон арилжааных нь үр дүнгийг харъя. Хамгийн эхлээд SEC гэдэг coin-ыг худалдаж аваад энэ SEC дээр болохоор 114 Америк долларын ашиг хийсэн. Одоо 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 За хаагдсан арилжааны хэмжээ нь бол 17 4 одоо хөгдөж байгаа арилжаа нь болохоор 3 ингээд ирэхэд бол 17 арилжаар ороод
14-ийг нь хаагаад 3 нь болохоор одоогийн байдлаар хаагтаагүй явж байгаа юм байна. За энэ хаасан арилжаанууд дотор нь 2 арилжаан дээр ерөнхийдөө бол хасагтай хаагдсан байна. За энийг би танаас тайлбарлаад өгье энгийн үгээр. Ерөнхийдөө бол энэ Giggle тэгээд AVNT Giggle гэдэг энэ хоёр coin болохоор айгүй уудсан. Миний бодлоор нэг цаг 30 минут орчим болсон байх. За тэгээд энэ хоёр coin цаашаага ер нь илүү унах магадлалтай гэж үзээд эрслээс хамгаалах үүднээс анх одоо хөдөлж авсан үнэтэйг хамгийн ойртсон зэг дээр нь зарчиж байгаа байхгүй. За ингээд ирэхэд бол 3 цагийн дотор гайхалтай. Бараг win rate бол 80% явж байна одоогийн байдлаар. За ерөнхийдөө бол одоо энэ арилжааныхаа ботыг би хаана яагаад гэвэл би унтаж амрах гэж байна. Ямар ч тач унтаад босоод ирсэн чинь 20-30 Америкт алдсан байх юм бол би боож хүн. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо арилжааныхаа ботыг хай. За арилжааныхаа ботыг хаахын тулд яд үлээ. Ташуу зураас тэгэнгүүтээ force sell as enter. За force sell all гэдэг гот ерөнхийдөө бол одоо арилжаан дээр байгаа бүх коинуудыг зарах команд өгч байна гэсэн үг. Одоо хэдүүлээ арилжааныхаа ботыг зогсоохын тулд stop дээр нь дарчин. Ингээл болоо. За ямар ч тач нөгөө хаагддаг байсан хасалтай явж байсан хоёр coin нь цэвэр ашигаас хасагдаад 11 болчихж байгаа юм байна. За ер нь яах вэ? Ерөнхийдөө бол өнөөдрийн үед ямар ч тач нэг 11 Америк доллар ашиг олсон. Энэ дээр бол айгүй баяртай байна. Энэ Zen одоо энэ coin-ууд дээр зарах захиалга өгч байна гэсэн үг байхгүй. Удахгүй эдгээр coin-ууд ерөнхийдөө бол нөгөө зарах threshold дээр нь захиалга өгсөн тон дээр нь очингууд зарагдана гэсэн үг. За ингээд өнөөдрийн арилжааг бол ямар ч тач нэг 13 за нэг 11 10 орчим Америк доллар ашигтай дуусгаж байна. Arbitrage ботны хувьд бол 3 цаг орчим гүйлгэхэд нэг ч удаа арилжаа хийгээгүй. Ямар ч тач арилжааны arbitrage бот бол 3 coin-ыг монитор 3 coin-ыг ирэхэд бол хянаж байгаа. Ер нь дандаа нөгөө Cronos chain-ийн coin-ууд Cro W BTC W Cro гэдэг энэ 3 coin-ыг бол монитор хийж байгаа. Харамсалтай нэг ч удаа эдгээр coin-ууд дээр gap яг арилжаа ашиг олж бодохоор gap бол гарсангүй. Хэрвээ та нар миний community руу орохыг хүсэх юм бол яг энэ үзэж байгаа бичлэгийн шинэ доор Telegram channel-ийнхаа линкийг Facebook page-ийнхаа линктэй оруулсан байгаа. За ямар ч тач одоогийн байдлаар энэ спот арилжааныхаа ботыг бол баг ингээд оршиж үзэж байна. Тэгэд удахгүй ирэхэд бол 24 цагийн горинд орно. Ирэхэд бол энэ бот нөгөө VPS дээр хийгдсэн учраас 7 хоногийн 7 өдөр 24 цагийн туршид ажиллах боломжтой байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол ажилуулж орхиол тэгэл мартчих болно гэсэн үг. Ямар ч тач тэхийн тулд эхлээд илүү их тест хийх хэрэгтэй байна, илүү хүүдүнгийг харах хэрэгтэй байна. За тэгэхэд та бүхэнд цаг зав гаргасанд баярлалаа. Дараачихаа бичлэгээр уулзъя. Peace.